Улсын хурлын дэд дарга, улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас улсын хурлд ирүүлсэн үндэсний баялагын сангийн үйл ажиллагаа хуулийн хэрэгжилтийн талаарх ерөнхий сайдын мэдээлэлтэй танилцаад улсын хурал дахь ардчилсан намын бүлгээс дараах дүгнэлт өгч байна. 1. Үндэсний баялагын сангийн хуулийг сайжруулж, тогтолцоо засаглалыг олон улсын жишгт нийцүүлэх шаардлагатай. Тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2024 оны 4-р сард үндэсний баялагын сангийн тухай хуулийг засгийн газраас өргөн барьсан төслөөр улсын хурал баталсан. Уг хуулийн дагуу үндэсний баялагын сан байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь ололттой. Гэсэн хэдий төрөлцсөн сангуудын чиг үүргийн давцал, орлогын их үүсвэрийн оновчгүй хуваарлалт, улс төрөөс хараат бус мэргэжлийн удирдлага, засаглалын зарчмуудыг олон улсын сайн туршлагаас өөр эрх баригчдын сонирхолд нийцүүлэн баталсан, үүнээс үүдэлтэй сөрөг талууд нь өнгөрсөн ганцхан жилийн дотор илт мэдрэгдэж ажиглагдж байна. Тухайлбал үндэсний баялагын сангийн хөгжлийн сан нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, төр хувийн хвшлийн түншлэл, хөгжлийн банк зэрэг одоогийн механизмуудтай давтсан тодорхой бус чиг үүрэгтэйгээр хувьчлагдсан байна. Үүний улмаас туссан одоо хүртэл байгууллагатай бөгөөд цаашид үр дүнтэйгээр ажиллах хэсэг нь тодорхойгүй байна. Уг сан зөвхөн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд давсан орлогын 50% төвлөрүүлэхээр заасан төсвийн зардал ихээр тэлж гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэмж буй энэ цаг үед бодтойгоор хэрэгжих боломжгүй харагдаж байна. Ийм орлого бий болсон ч гэлээ тэр нь төсвийн доктортой байдлын санд хоригдлогдож хямралын үед төсвийн алдагдыг нөхөн тэнцвэржүүлэлтийн зорилтоор ашиглах жишгтэй байна. Үндэсний баялагын сангийн өөр нэг төрөлцсөн сан болох хоригдлын сан нь нийгмийн халамжийн чиг үүргийг хэрэгжүүлдэг засгийн газрын тусгай сан болсон мөн олон улсын баялагын сангуудын жишгээс зөрж байна. Эдгээрээс үзэхэд дээрх хоёр сан үнэн хэрэгтэй улсын хурлаар хилцэн баталсан төсвийн дагуу зарцуулагдах ёстой орлогыг төсөөс гадуур засгийн газар дур мэдэн зарцуулах боломжтой их үүсвэр болон хууржээ. Энэ нь үндэсний баялагын сангийн тухай хуульд сангуудын бүтэц зарлаг гаргах зориулалт, засаглалын тогтолцоог засгийн газарт ирэх хөвөөлөөр таарахын хуульчилсантай холбоотой байна. Үндэсний баялагын сангийн хамгийн том хэсэг болох ирээдүйн өв санд хоримтлагдж байгалийн баялагын өгөөжийг хойч үедээ өв болгон үлдээх ёстой орлогоос өнөөгийн засгийн газар сүүлийн 2 жил дамнан зарцууллаа. Уг санд орох ёстой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 65%-ийг үндэсний баялагын сангийн тухай хуулийг дагаж мөрдөгч журмын тухай хуулиар дамжуулан 2024 онд 20%, 2025 онд 40% болгож бууруулсан. Ингэснээр 3 орчим их 80 төгрөгийн ирээдүйн хуримтлалыг засгийн газрын сонгуулийн амлалт зориулж гэхэд хэлцдэггүй байна. 2. Үндэсний баялагын санд улс төрөөс хараат бус мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежмент дутагдж байгаа тухай. Олон улсын баялагын сангуудын алтан стандарт болох Сантьягогийн зарчимд зааснаар баялагын сан амжилттай ажиллах гол шалгуур нь улс төрөөс ангид байдал, мэргэжлийн хөрөнгөний удирдлага, хараат бус бүтц юм. Эдгээр нь Монгол улсад үндэсний баялагын санд хангагдаагүй байгаагаас байгалийн баялагын орлого, төсвийн орлуулга, улс төрийн сэдэлтэй популист амлалтуудад зориулагдаж бодит үр өгөөжгүй болдог өмнөх алдаа дахин давтагдах эрсдэлтэй байна. Зарим баримтаар тодтогё. 2024 оны улсын хурлын сонгуулийн өмнө хоримтлын сангаас иргэдийг орон сууцжуулах боллоо хэмээн сурталчилсан улмаар тус сангийн 24 оны орлого болох 480 тэрбум төгрөгийг ипотекийн хангалттай зээл их усүр зарцуулсан бол 2025 онд мөн 500 гаруй тэрбум төгрөгийн орлогыг бүхэлд нь ипотекийн зээлд зарцуулахаар төлөвлөжээ. Хоримтлын сан нь иргэн бүрийн нэрийн дасанд хуваарлагдаж өсөж боловсрол, эрүүл мэнд, орон сууцны зорилтоор авч ашиглах зорилттой. Гэтэл 6% ипотекийн зээлд сангийн хөрөнгийг засварласнаар хууль зайсан бодлогын хүүгээс багагүй хувиар өсч байх шаардлага хангагдахааргүй байна. Иймэрхүү үндэсний баялагын сангийн хөрөнгийг засгийн газрын халамжийн шинжтэй төсөлд ашиглаж байгаа нь хоримтлыг дотоод эдийн засгийн хямрал, эрслээс хамгаалах хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх боломжгүй болгож байна. Энэ янзаар үргэлжлүүл иргэн бүрийн нэрийн дансандах мөнгө нь бодтойгоор авч ашиглахаар бодиттой байдаггүй шилний цаадах чихэр шиг болжгүй байна.
Ирээдүйн өв сангийн үлдэгдэл болох 1.2 тэрбум орчим ам долларыг гадаад зах зээл дээр өндөр зэрэгэлтэй хувьцаа, бонд зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оруулж өсгөж үржүүлэх ёстой. Гэтэл дөрийн санд олон жил байлгасны эцэст өнгөрсөн сараас Монгол банкны гадаадын төв банкнд дах дансанд байршуулжээ. Мөн 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр бөөндөн батлсан хуулиудын дотор ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тус сангийн хөрөнгө оруулалтын мандатыг батлах, менежмент хэрэгжүүлэх корпорац байгуулах, түүний удирдах зөвлөх, хяналтын зөвлөн гишүүдийг гэрээ байгуулах нэрээр томилох бүх хэрэг мэдлийг ерөнхий сайд олгосон сангийн хөрөнгийн удирдлага үр ашиггүй байх. Төрийн байгууллага албан тушаалтнаас хэд хараат байх нөхцөл байдал руу оруулсан байна. Үндэсний баялагын сангийн хөрөнгийн болон үйл ажиллагааны удирдлагыг төв банк, засгийн газрын холбогдохын хамт хэрэгжүүлэхээр хууль заасан цааш дуус. За минут нэмээд өгч энэ намын бүлгүүд хувааж өгөө 6 минутаар ярьж байгаа шүү. Тийм учраас дараагийн хүмүүс анхаараарай. За Тэмүүжин эндрийн микрофон өгье. За үндэсний баялагын сантай холбогдуулан хийж буй дүгнэлтээс гадна төгсгөлд нэмж дурдахад энэ удаагийн үндэсний баялагын талаарх болон өмнөх олон удаагийн ерөнхий сайдын мэдээлэл нь олон нийт хууль тогтоогчдын мэдхийг хүссэн авах шаардлагатай мэдээллийг агуулаагүй зөвхөн засгийн газрын пропаганд хийхийг хүссэн мэдээлэлээр хязгаарлагдаж байна. Үүний цаана төрийн эрх барихлаад байгуулга болон гүйцэтгэх засаглалын хоорондын харилцааны том зарчмууд бүдгэрч байна. Цаашид энэхүү парламентын арчлал хөгжсөн улсуудын жишгт нийцүүлж ерөнхий сайдын мэдээллийн цаг биш улсын их хурлын асуулгын цаг болон өөрчлөх шаардлагатай байгааг арчсан намын бүлэг үзэж байна. Өөрөөр хэлбэл ерөнхий сайд өөрийн хүссэн сэдвэр биш. Иргэд хууль тогтоогчдын асуусан хүрээнд өмнөөсөө хэн нэгэн сайдыг илгээх биш, заавал биеэр иж хэдэн хуудасаас унших биш, үзэл бодлоо уралдуулан мэтгэлцэх байх. За Дэмбэрлийн Тэмүүжин гишүүнд баярлалаа.